За сайн байна уу хаа? Сайн байна уу? Сайхан орж гин үү? Сайхан орж байна. За ах манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. Намайг Довдонгийн Батбаяр гэдэг Баянзүрх дүүргийн 21-р хороо. Оо за. Тий. Багд дарихад амьдардаг хүн байна. За. Би бас Баянзүрх дүүргийн иргэн. Аа за. Хоёулаа нэг дүүргийнх юм байна та. Баянзүрхийн иргэд ер нь их бухимдалтай байдаг шүү дээ. Замын төвжирлээс ахуулаад. Замын төвжирэл удирдлага муутай. Тий. Ялангуяа нөгөө ард иргэдэд үйлчлэгээ хүргэдэг төрийн байгууллагууд нь их муу ажилдаг гэх тий. Гэхдээ тэр ч арай юу юм зүгээр. Ерөнхийдөө Баянзүрх дүүргийн дарга томилогдохгүй их удлаа штэ. Тэгээ 6-7 жил шахуу даргагүй байна гэдэг бол тэр дүүргийн ажил амьдрал одоо тэр хүмүүсийн аяг арын шин ерөөсөө ер нь бол одоо удирдлагагүй байна гэдэг шиг л одоо тийм муухай юм байдгүй л байлээ тий. Явж иргэд л охирдог штэ тий. Замын төвжирэл ер нь хэр байна? Ойрд нэлээд байх шиг байна штэ. Таныг ер нь явхад ингээд нааш цаашаага хүн зөөгөө явхад. Ер нь өдрийн хэдэн цагийн төвжирч өнгөрөөж байна? Одоо би бол бага явах юм. Тэгтэл ямар ч байсан 2 юм 3 цаг төвжирдэг баха. Нэг өдөрт л 2-оос 3 цаг төвжирэл давна гэхээр тий. Одоо та ер нь жолоо яриад хэдэн жил болж байна? Хэдийнээс ингээд хүн зөөгөө такси үйлчилгээнд ингээд явж байна? 2000 онд л би одоо жолооны өмнөх авсан. Уг нь бол би одоо хөдөө аж ахуйн механик. Дээр үдч одоо механикууд чинь жолооны өмнөх өгдөг байсан шүү дээ. Тэгэл 2000 оноос хойш хуваараа ингээл тий. Олон төмний дунд тэгэл олон хүнтэй ярилцаа тэгээ хүн болготой шууд тааралдаа тэгээ. За суусан хүмүүс юу ярьж байна? Оо янз бүрэл юм ярина шүү дээ. Заримд одоо ерөөсөө орж ирээд хөөш өнөөдөр одоо би тийх гисэн. Одоо энийг ингэвэл яах вэ? Бүх юм хүнээс асууд. Манай монголчууд ч одоо их яриасаг. Хүнээс зөвлөмж аваад байна шүү дээ. Аав шүү дээ. Хаас тэрэнд тохирсон зөвлөгөөг нь өгнө. Тиймэрхүү л явна шүү дээ. Бас сонирхолтой байхаа өдөр болгон өөр хүн таны унаанд суугаад ингээд ярилцаад явна гэдэг. Тэр хүний нэг төлөөлөл нь би бас болоод явж байгаа да баяртай. За би ч гэсэн баяртай. Хүмүүс хэр бохимдалтай байна? Ер нь гайгүй байна уу? Хандлага нь хэр байна? Ер нь би өөрөө хууртай биш бол хажууд хүн бас уурлахгүй шүү дээ. Уурлал бохимдал амар сигналдаа шахаал явдаг жолоо шүү. Уурлал хараал тавиад хийх юм бол болохгүй. Хажууд хүн байна стресстэй. Яг зөв. Бас тэрцээтрэнгүй стресстэй, дээрээс нь ажил төрөлдөө түүртэд явж байгаа хүмүүст бас бохимдаад яах вэ? Тийм. Ялангуяа өглөө ороо хоёр бол өглөө бол одоо хот бол үнэндээ хэцүү шүү дээ. Өглөө босоод одоо амьдралын бүхэл асуудал нэхэлцсэн усууд чинь ууртай омогтой ер нь их ширүүнд авах нь өглөөгөр их осол их гарна. Орой болохоор тэгээд бүгд л ядарцгаана. Тэр үед нь уурыг хөргөж болохгүй. Аль болохоор сайхан юм ярьж одоо тэгээд энэ тэндэг хүн одоо яаж явдгийг тэрийг хараа шоолоод инээдэг ч юм. Тэгэхээр одоо хүмүүс ч одоо манайх ч бас их шооч. Очир зүггүй. Инээлцгээгээл ингээл гэрт нь хөргөл өгнө шүү дээ. Замын цагдаагийн албанаас нэг мэдээ гарсан байна л да. 18-аас 34 насны залуучууд нийт ослын дийлэнхийг гаргаж ийн гэд. Та энтэй санал нийлэх үү? Одоо тэгэл одоо монгол хүн ч одоо залуу зандан настай тэгэл одоо урд цагт бол морь унаад одоо давхдаг байсан бол одоо бол үнэтэй сайхан машин унаад яг тэрэн шигээ явах гэхээр ч одоо тэгээд энэ орчин цагийн юм ч бас нэг нийлэмжгүй шүү дээ. Тий. Дүрм журамтай газар бол тийм ээ. Дүрм журамтай одоо энэ олныг хүндгэж ингэж явахгүйгаас л хамаг асуудал болно шүү дээ. Тэгээд 40-оос дээш насныхан бол ер нь их тогтвортой, хурдаа их сайн тохируулж тэгээд осол аваар гарах нь бага явж ийн гэд бүр статистик тоо мэдээ гарсан. Ерөөсөө аль ч орных тийм байт юм билээ. Би тэр бас гадаадын телевизүүдийг их үзнэ. Тэр Германы тэр судалгаагаар бол яасан байт юм билээ. Залуучууд бол ерөөсөө шууд давхиж очоод дохион дээр тааруулаад зогсдөг юм байна. Герман ч гэсэн ялгаа багцсан. Тий. Насаа гисэн хүн бол яах вэ? Дохиог алсаас хараад яг тэн дээр ер нь баг зогсохгүй тааруулаад гараа явчихдаг гэж байгаа байхгүй. Тийм яг. Тийм. Тэгэхээр тэр одоо хүмүүсийн одоо тэр наснаа бас онцлог бол байгаа. Өдөртөө одоо ингэ явж явах та өдөртөө хэдэн төгрөгийн орлого олж гин? Ер нь таны амьдралд олсон мөнгөнд хүрэлцэж гин үү? За би бол нэг өглөө нэг 2 цаг гараа явж байгаа юм. За. Орой нэг бас нэг 2-оос 3 цагт явж байгаа шиг байна. Тэгэл болоо. Би пик цагаар голцоо явдیں۔ Тэ өглөө бол өдөр болонгоо тэгэл би чинь зөндөөх ажилтай. Ачаа харна. Бас тэгэл нэг хэдэн ногоо тарьцсан. Тэр нөгөө чинь барьных насаа наашлаа цаашаа зөөн. Ажилсан хүн байж шүү. Тэгсээр байгаа.
бас ачцээгээ харна гэдэг чинь. Та одоо хичнээн төрлийн ногоо тариад байна. Би нэг 35 6 ширхэг өхрөөнүүдний боттой. Оо за. Жимснийхаа юуг авсан уу та? Эхний ургацыг аваа юу? Оо аав штэ. Энэ жил бараг хүнд байвч өгсөн штэ. Оо 100 бол та тэгвэл намар болвол нилийн ургац сураадаг хүн байж штэ. Тий, тэр жимс бол сайн гарна. Тэгвэл одоо тэр гоё жимс мемс гарахаараа та дүүгийнхээ уцыг аваад ирээд аав гэж хэлээрээ би танаас бол үнэгүй авахгүй худалдаад аваа. Тий, тэгэл амар гоё дарс болдог байхгүй юу? Ааха. Тэгээ би өөрөө жоохон архин дуртай юм чинь нэгэд айгаад тэрийг дарс хийдэг. Варен л хийдэг. Архийг бол гэхдээ та зөвхөн одоо нөгөө зөв зохистой хэрэглэнэ үстэй. Тэрнээс хаа хамаагүй бол хэрэглэнэ. Хамаагүй хэрэглэхгүй. Тэгтэл ер нь өдөр болгон дарс уугаад байвал ер нь болохоо байна шүү дээ. Бүр забраага алдсан юм бол. Тэгээ та дээрээс нь тээврийн хэрэгсэж жолоодж байгаа юм бол. Тий, хоёрын хооронд жоохон хийхгүй тэр 30 40 литрээр нь л хийн шүү дээ. Тэр чинь их байгаа юм шиг. Даруул тий. Тий. За янзын ямттай дарс бол. Даа чи би тэгээд айгаад тэгж хийдэг. Ааха. Тэгээ варен идэр бол та хийж байгаа. Варен бол тэгээд ерөөс. Та гэр бүлээ танилцуулаач. Хэдүүлээ ам бол хэдүүлээ. Эхнэр маань ч яхаа хүнтэйгээ яваад гисэн. Би одоо 3 хүүтэй бид хоёр. За. Тий. Хүүтүүд маань одоо тэгээд том болсон. Тэгээ хоёр нь одоо тэгээд нэг нь эхнэр нэг ач хүүтэйгээ тэгээд нэг хамгийн бага хөө маань энэ жил нэг 12 төгссөн тэгээд тэр хэдтэй л байх юм даа. Хэдэн ач зээтэй вэ та? 3 болж байгаа. За. Пог нь хийдгүйсэн юм маань. Улам олуулаад болохын төлөө гэдэг байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед. Тий. Би ч яхаа эсрэг тал руугаа суртлах болгоо явуулдаг болсон шүү дээ. Тэгсэн үү? Гэтэ бас манай хүн ам цөөхөн биш шүү дээ. Тий. Ерөнхийдөө бол төрийн хариуцлага муу шүү дээ. Тий. Иргэдэд хүрч байгаа үйлчлэгээ хүртээмж муу гэж. Ялангуяа хүүхд гаргадаг тэгэл одоо энэ усуудч одоо 3 сая хүнтэй гэхэд чи бараг 600 мянган шахуу хүн гадагшаа 4 шахуу гараа явчихаар чинь одоо манимитийн одоо нас ахиж яваа усууд бол сэтгэлээр их унаа шүү дээ энэ байдлыг хараад тий. Ажил хийх хүн олдохгүй байна гэж яриад байгаа шүү дээ. Хам хүн гадагшаа гараа явчихаар чинь. Аль чадвартай чадaltaй нь бүгдээрээ гараа явцдаг. Тэгэл ядруухан шиг нэг үлддэг. Тэгэл тэд нар нь болохоор одоо гэр орны хүмүүжил тэгээ өссөн төрсөн орчин одоо энэ бүх юм нь одоо ингээд тааруу өсөлт өссөн усууд бол ажил хөдөлмөр дээр хүртэл хэцүү шүү дээ. Энэ бол тийм гологдно. Тийм болохоор ч одоо тэгээд сэтгэл дондор. Ер нь бол цөөхөн чанартай бай гэдэг шаардлага гэдэг тавина шүү дээ. Тийм. Ер нь одоо сүүлийн үед бас залуучууд нэг үеэд бол бас их төрдөг болсон байна. Тэ? Хөдөө орнотын төрхийн амтд. Хараал одоо ямар ч байсан тэгэл хорвоо тэгэл туулж байгаа юм чинь дээ. Үний амьдралын зам юм чинь тэгэл одоо тэгэл туулаад чадлаараа туулаад тийм ээ. Ер нь бол ажилгүйд бас их байна шүү дээ. Тэ Монголд ажилгүй байх үндэс байхгүй. Ерөөсөө одоо энэ ажилгүй байгааг гол шалтгаан нь бол тэгэл одоо энэ үйлдвэрчний байгууллага гэдэг юм нь ерөөсөө байхгүй. Одоо хөтөлбөрийн мөжлөг хамгийн аимшигтай явагдаж байдаг одоо дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр салбар байдаг шүү дээ. Уулуурхай. Хөдөө аж ахуй. Тэгээ манай ч юм одоо тэгэхээр 1000 хоньтой айл байна. Тэгээд 1000 хоньыг валлахын тулд тэр хоёр хүн хоёулаа хөтөлбөрлөхгүй шүү дээ. Хин нэг одоо яаж ажиллаж байгаа нь тодорхойгүй. Тийм болохоор тэр 1000 хоньны чинь тэ 500-аас дээш болоод ирэнгүүт нь заавал аж ахуйн тооцоотой болох ёстой. Тэгээ аж ахуйн тооцоотой болохоор ч мэдээж ажил хөдөлмөрөө цалин хөлс авдаг тийм данс тооцоо тайлан юм гарна. Тэгэхээр чи одоо яах? тооцоолох хэрэгтэй. Тий, тооцоолно. Тэгээд одоо эн чинь би хөдөө аж ахуйн механик болохоор тэр Испани RAI бил юу лээ? Италийн RAI юу лөө? Тэр юуны Францын тэр TV5-ын тэр хөдөө аж ахуйн суугууд аягүй сайн үздэг байхгүй. Та өөрөө хөдөө аж ахуйн мэргэжилтэй байна шүү дээ, тий. Тэгтгэн зөв тэр чи яаж нэгэн гүтэн мэдээж бүгдийг нь ажилуулж байна. Гарсан бүх бүтээгдэхүүн байна шүү дээ, тийм ээ. Сүү гэхэд бол ингээл одоо энэ манай чинь бол залгаа төвчтэй машинаар ингээд юм зөөгдөг шүү дээ. Тийм биш. Тэнд болонгууд нь дандаа битүү. Ариун цэврийн шаардлага. Тий, дандаа битүү нөгөө Citroen байд юм уу, одоо Sprinter байд юм уу, тийм пурга машинууд, өргөөртэй тийм машинууд. Тэгээд тэр чинь ерөөсө захаалга өгсөн газар хаа байна хөргөж өгч байна. За тэгээ яаж нэгэн тэндээс гаргасан одоо бүтээгдэхүүн бүгд тайлан тооцоотой 1 грамыг ч одоо үлдээхгүйгээр бүтээгдэхүүн боловсруулж чадж байгаа байхгүй.
Гэтэ манайх ч сул ингээ хайцсан. Өө нэг мянгат болчин байна гэх аль давхиж шагнал өгөөл. Тэр чинь бол одоо тэгээд юу гарч байгааг нь мэдэхгүй. Өөрөөс ямар ч аж ахуйн тооцоо байхгүй. Тэгээд одоо байчаал одоо энэ түүхэд мэдчи одоо тэгээд одоо хичнээн жил хоримтлагдсан адуу нэшэр хэдийн саяыг хаяж чиг нэг. Сая тэгээд зуртаа гараад байл шүү дээ. Сүүлийн үед одоо байх ёсгүй байхгүй юу? Юм ашиглаж чадахгүй байна шүү дээ. Байгаа юм аа. Тэгээ ажилгүйчүүд байгаагийн гол шалтгаан л тэр шүү дээ. Тэр чинь тэр арьс нэхийг чинь заавал савх хором хийгээд байдаг ч зүйл биш. Тэр чинь хэрвээ задлаад ингээд биотехнологид байдаг юм одоо биологич амар хөгжиж штэ. Задлах юм бол тэр бол асар үнэтэй тийм одоо гоо сайхны бараа бүтээгдэхүүн ийм одоо юу вэ бүгд гарна штэ. Тэгтээ зэрэг толгойд нь ерөөсөө хороомор боловсруулаад савхын гэсэн тийм юм эргүү бодлол байж идэг. Тэр ихтэй задлан гэж ерөөсөө байхгүй. Одоо би одоо бодиттой жишээ хэлье. Манайд одоо нэг ядруухан хөгшин манай одоомынханд байсан. Баянгар аймгийн богцсон хүн. Тэр хүн бол одоо манай дээр чинь нэг өвлцсөн. Тэгээд тэр намар орой болоод одоо нэг хүмүүс ичээ ихээр яаж байгаа байхгүй юу? Тарга 2 хоньны нэхийг битгий агент тушаа наадгаа. Бүгдээ хярга. Тэгээ хяргуулаад сайхан хуухлаад тэгээ манай нэг эмэгтэй дүү байдгийн тэр болонгоот нь ийм нэхий идэхтэр тулаагаа молаагүй энэ төр гал томроод байсан. Тэгсэн чинь тэрээ чи сайхан хуухлаа сайхан тэр тарга хоньны чи нэхийг хуухлаа сайхан хярвслаад тэгээ хоолнд ингээд нэг чөдөдөө хайрсан чинь ингээд хэрчээд нэг хоолнд ингээд нэг хоёрыг хийхэд тэр хоол маш гоё амттай. Тэгээ нөгөөх чинь байгаа юм ер нь ашиглаж чадахгүй шүү. Тий, тэгээ маш өнтэй үндэсний бүтээгдэхүүн гарч ирж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь тэр ноос нь тусдаа гараад ирж байна. Одоо хоньны чинь ямар ч үнэгүй болцсон. Үгүй харин бүр хөдөө орон нутгийн хүмүүс ч одоо нөгөө нэхийгээ өгье гэхээр авдаг хүн байхгүй гэдэг. Тий, тэрийг яаж боловсруулахаа мэдэхгүй одоо тэр хөгшчүүд нөхөд дууссан сүүлийн үеийн залуучууд юм нэлбэгдэлбэг болсон яхаач мэдэхгүй тэгээд хайж байгаа байхгүй. Тэгэхэд чинь хайрн тий. Дээрээс нь одоо та юм дотор гидсээ манайх чинь бас эмчилгээнд бас идэхээр эн чинь бас хүнд им болдог гэж ярьдаг шүү дээ. Гэтэл одоо ашиглаж чадахгүй байна. Бас хайдаг болцсон байна гэж ярьдаг. Тэгээд би ч яваад их мөрөөдөвтгөө. Тэгээд одоо эдгээр ингээ хараал ингээл байж байгаа. Одоо энэ золигнууд одоо гадаадад одоо зэрэгээ явуулаад явах юм. Тийм. Гэхдээ одоо тэр өсгөлөн болсон улсуудад нь одоо нэгдсэн үндэсний байгууллага одоо хүнсний хөтөлбөр гэж юмд нь хамрагдаад энэ юмараа сайхан хүнс хийгээд ингээд консервлоод ингээд өгөх юм бол өгөөмөө ястан ястан нэр тэд нэр тийм өсөж байгаа улсууд битгий хэлэл баячууд ч олдохгүй тийм үнэтэй чанартай юм байж байгаа юм. Бүгдийг нь бид нар мэдэхгүй хайж байгаа шүү. Дээрээс нь гаднаас баахан болсон болоогүй баахан хүнс оруулж ирэл тийм. Тэр ч одоо яах. Тэр одоо тэгэл аль одоо стандарт сайн мөрддөг газрын хоол хүнсийг аваад хэрэглэх хэрэгтэй. Тэрийг бас буруутгаад байж болохгүй. Тэ. Одоо жишээ нь гэтэл солонгос гээд тэгэхэд чинь жантай гомон одоо сургуулийн орчин зарагдана гэсэн жантай гом байж байгаа үстэй. Тий. Тэр хэрэгжилт нь байхгүй тий. Тэр чинь одоо тэр тэмдэглэгээтэй гомон байж байгаа. Би тэрийг аваад идчихэж байгаа байхгүй. Ягаад гэвэл солонгосын одоо мэрэгжлийн хяналтууд бол онцгой байгаа шүү дээ. Тий шүү дээ тий. Тэр чинь ерөөл хүн хэрэгжилж байгаа хоол хүнсэндээ маш сайн анхаарал тавьдаг. Тий. Тэр дундаа тэр сургуулийн орчин зарна гэдэг бол өөр сайн байхгүй юу. Тэрнээс авч идэж байгаа шүү дээ. Та юу? Би бол эсрэг бодолтой биш тантай. Ер нь бол хүүхдийн сурч байгаа орчинд бол гомн ер нь зараад бараг хэрэггүй. Сүүлийн үед хүүхдүүдийн ходоодны өвчлөл бас их нэмэгдсэн гэж яриад байна. Солонгосын тухай ярьж штэ. Солонгосын. Солонгос тэр зарагддаг. Тэгээд тэмдэглэгээтэйг нь авч би хэрглэж байгаа байхгүй юу. Тэгээд сургуулийн орчин зарагдаж байгаа. Бас итгэхэд нэр. Тийм. Гэхдээ тэр бол яг хуу тэр чинь одоо тэр бензат наатар гэдэг нэг тийм байсан. Тэрийг нь аюу хяндаг юм билэ. Хятад болоод ирэхээр тэр нь бол хичнээн чиргэлсэн хамаа байхгүй. Ходоод нь баш юм уу? Тийм бодисод байгаа байхгүй. Тий. Та дайр ихтэй амьдэрдэг гэлээ. Сая утаа бас их байлаа штэ. Утааны талаар юу ямар бодолтой явж байна? Суурин газруудад одоо нүүрлж байгаа бүх л ганц Улаанбаатар хот биш штэ. Чинь бүх газарт нүүрлж байгаа асуудал штэ. Тэгээ эн чинь юунаас болж ийнэ гэдэг тэгтгэн зэрэг одоо миний хувьд бол одоо өвөл болонгот төвлөрсөн төв суурин газар бол одоо хөгсчүүл тэгэл хөөхтүүд
бараадаа л одоо тэгэл аимшигтай ихээр нүүгээл орж ирэл юу ч хамаагүй түлээл. Одоо энэ ингээл янз бүрийн юм одоо засаг дөр бол санаачлал хийж ийн тэр нь баг хэрэгжихгүйгээр сухуу юм байдал үүсэж байгаа байхгүй. Тэгээ энийг чинь бол одоо шийдэхэд маш энгийн хялбар арга байж байгаа. Тухайлбал одоо танд бодсон тийм бодол байна да. Бага. Би одоо нэг 3 хуудас санал биччихэл байж байгаа. Тэгээд улсын хурлд явуулна гэсэн бодолтой одоо мөрөөддөг юм чи яах вэ? Мөрөөдөлтөд тэрийг бичиж тэгээд өглөө босоод уншаал засаал ингэж байж байгаа. Та энэ загтлаа бичээд хаяглаад бас өгөх хэрэгтэй. Тэр чи бас тусгай журамтай юм байлээ. Би мэд тэрийг бас судалж яж өгөхгүй болохгүй. Тэгээ өнөөдөр би чамд одоо ам нээж ингэж телевизээс сурвалжтай таарч байгаа юм чинь ас бэлгшээж байна. Өнөөдөр чи нэг хөх болгон өдөр тий тэгээд одоо миний тэр санал маань бас одоо төрд бичсэн юм маань одоо тийм өдөр тааруулж өгвөл одоо эргэж буцдаггүй бэлдэг учиртай юм гисэн. Очны яс заншил одоо өргөдөл мөрөдлөө бичгтээ дандаа тэгж бичдэг. Бичсэн санаанаасаа жоохон сонирхуулж болох уу? Болно. Би одоо яаж байгаа юм? 4 сарын одоо нэг сурагчтай болоод оюутан сурагчдын одоо энэ урт амралтай шүү дээ 100 олгодог энэ амралт. Энийг болонгууд нь 12 сарын 1-ээс 4 сарын 1 хүртэл үргэлжлүүлье л гэдэг тийм л санал байгаа байхгүй тий. 100 хичээллээд өвөл амраа гэсэн. Тий. Тэр чин болоод ирэхээр ямархуу юм болно гэхдээ энэ зэрэг одоо 12 сарын 1 гэдэг чинь хамгийн сүүлчийнх нь одоо 12 дугаар ангийнх нь 12 сарын 1-нд тарна гэсэн үг шүү дээ. Тэгээ тэрнээс өмнө бага ангиуд нь тарна гэсэн. Тий. За тэгэхээр эн чи яадаг вэ гэхдээ зэрэг нэг айхтар хүйтэрчээгүй улирал байхгүй юу? Тий. Тэгэхээр зэрэг тэр сургуулийн эхлээс өмнө гэсэн үг. Сургуулийн одоо халаалт дулааны асуудал бол одоо мэдээж одоо ухаалаг байдлаар одоо смарт гэж ярьдаг штэ тийм ээ. Тийм асуудлаар шийдэж болно тэрийг бол. Одоо тэгээ тэр нэг заавал нэг сум юунд одоо очиод уурын зуух одоо энэ дулааны зардал гэдэг чинь амар баг штэ. Ер нь бол тий. Тэгэхээр зэрэг тэр зардлал одоо багш нартаа томилтын мөнгө болгоод хөдөө орон нутагт нь одоо ингээд барихал одоо тийм л зорилго тэгээ тэрийг тайлбарлаж бичсэн байгаа даа. Энийг яг баста надад баялаач. Тийм бай. тэрч бас боддог л бодлоо. Иргэдийн хувьд бас шин санаа, шин дэвшил яг санаа оноогоо дэвшүүлж шүү дээ. Би бол түүх сонирхогч. За тэгэхээр эн чинь яадаг юм гэхдээ зэрэг бид нар төвлөрүүлэх гээд тийм үү? Энэ хүүхдүүдийн болонгууд нь одоо тэр хөдөөчин болоод бид нар хүүхдээ малдаараа явуулахгүй одоо сургууль сурахгүй гэдэг ийм л асуудал байсан шүү дээ тэр дээр үед бол. Одоо эн чинь бол бараг л одоо 80 он хүртэл одоо бараг энэ асуудал чинь байсан. Тэгсэн чинь одоо эсрэгээр одоо Улаанбаатар хот 2 сая хүнтэй. Одоо бол төвлөрч бол дууссан юм байна. Эргээд одоо бас нэг баг зэрэг жаахан задлж болдог бол задлаад. Одоо нөгөө хотод хитрхи их төвлөрчээснээс бас орон нутгаа сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Тий, тэр чинь бол одоо тэгээд бас нэгтрэл багсан шүү дээ. Орон нутагт ажлын байр бий болох хэрэгтэй, хүмүүсийн ажилтай болох хэрэгтэй, тийм ээ? Тий. Орон нутгийг эзгүүрээд ингэж яриад байгаа шүү. Өвлийн одоо энэ их төврөө нүүдэлсэн хит нүүдлийг л одоо аль болохоор багасгамаар болцсон. Тэгээд цаашлаад одоо тэр орон нутагт нь бол одоо би бол бичсэн байгаа л да тэр 6 одоо хуучин бол одоо 12 буюу 4-р ангийн боловсрол гэж ярьдаг байсан тий. Одоо бол 12 настай хөгжиж 6-р анги болцсон шүү дээ. Тэгтээ зэрэг энэ 6 жилийн хугацааг нь бол баг дээр нь хичээлүүлээд хотоос одоо тэр боловсролын яам нь одоо тэр залуухан багш нараа эмгтээчүүдэд томилтоор тэр хөдөө орон нутагт нь ажилуулад ингүүл одоо ер нь бол одоо тэгээд балдаг бол одоо бүр тэмээ тэр чи мэдээж хүүхэд 15-аас дээш хүүхэдтэй баг багтал одоо тэн дээр багш томилж ажиллаж болох тийм тооцоо байгаа байхгүй. Тэр чи хууч одоо чи бол ер нь бол хамгийн одоо стандарт боломжтой ер нь 20 хүрэхгүй байвал одоо сайн биз дээ анги танхимын тий тэгээд хүн болгонд одоо хөрч юмаа заадаг одоо ийм л байх учиртай. Хүүхд болгоныг суур боловсролын маш сайн олгодог. Тий би ч үсэг тайлгдуулж одоо суур боловсрол тэгээ тэндээсээ болонгоот нь тэр бага ангийн багш бол маш их хариуцлагатай ажил болж таарна. Ягаад гэвэл зэрэг
Боловсрал гэж ярихаар айгүй том сэдв байгаад байгаа байна. Монгол бол ерөөсө боловсролынхон тогтолцооноос болоод бүхэл цаг үеийн туршид. Ерөөсө тойширч идсэн тийм түүхтэй орн. Одоо шашны боловсрал гэхэд чинь бүх хэрчүүдээ лам болгосон байх жишээ нь. Одоо болонгууд нь яаж гэнэ вэ? Бүгдээр ингээд англи хэлтэй, хятад хэлтэй болгоод тэр чи яг тэр хэл сурах бол зүй яснаа асуудал. Бүгднгийн дээд боловсралтай болох гэж оролдож шүү дээ. Тэгээ бүгдээрээ дээд боловсралтай гэдэг томронгуудаа ажил хийхгүй. Яг. Энэ чинь бол одоо энийг чинь бол тодорхой хэмжээр орон нутгад барьж хазаарлах тийм нутаг орны эзэнтэй байх гэсэн тийм л одоо бас нэг юу түүх сонирхогчийн хуваар нөгөө түүхч чи бас жоохон харгастай байгаа юм тий. Бас нэг гаргалгаал байна л да таних тий. Бас иргэн болгон ингээд дотроо бас бодолтой л явдгийг ер нь ингээд олон хүнтэй ярилцж хахад тэгээ бас санаа оноогоо бас иргэдэд хүргэдэг тэр нэг аргаа жоохон боловсронгуй болох хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. Тий, тэр нь бол хууль дүрмийнхээ дагуу одоо тийм ээ. Тэр одоо өөрийнхөө одоо иргэдийн хурал байна уу? Одоо тэр улсын хурлын гишүүн байна уу? Тэр хүмүүстэй одоо тэр загтал одоо харилцаа тэр юм ин одоо яаж тэр хүмүүс нь болонгууд нь өстой жинхэнэ саналын авсан юм чинь авч болсон юм чинь эрх биш нэг анхаарал тавиад тэр өргөдлийн байнга хороо байд юм тэр юу байдیں тэргээрээ хэлцээд одоо ингэж явбал одоо хүн болгоны санал бол тодорхой хэмжээгээр тий бодлого боловсруулахад нэмэр болно шүү. Тий нэмэр болох тийм л учиртай юм. Яг одоо улс орныг маань удирдах байгаа хүмүүст ер нь сэтгэл та хэр ханамжтай байна. Өмнө нь улс орноо удирдах гэсэн хүмүүсийг ер нь юу гэж дүгнэв? Ер нь бол яг хав зарим нэгэн талаар сэтгэл дундуур л байна шүү дээ. Одоо жишээ нэгээд тэгэхэд карьер хийх явцдаа үндсэн хуулийг өөрчлөөд за энэ бол ёстой үнэтэй бол гай боллоо шүү дээ. Одоо тэгээ яадгийг одоо яам тамгын газар мэрэгжлийн одоо яам тамгын газрыг чинь улс төрийн томилгоогоор томилохоор тэр одоо мэрэгжлийн мэддэг мэрэгжилтэн алга. Тий, мэрэгчлэнүүд нь одоо бүгд дайжаад гадаад гараад. Одоо англичин бол одоо нэг тархин цовсон орн гэж ярьдیں۔ Гэсэн. Монгол бол тархин цовцсон шүү дээ. Тархин өтгөл одоо бүр булчин цуваад алга болж шүү дээ. Тэр бол үнэхээр тийм шүү дээ. Яг үнэ. Энийг бол маш олон хүн хэлж байна. Ямар ч мэрэгжил хөдөө аж ахуй дээр хөдөө аж ахуйн онцгой мэрэгжилтэн хөдөө аж ахуйгаа мэддэг хүн байх хэвээр. Уул уурхаа бас л тийм байх хэвээр. Салбараа мэддэг. Тий, салбарын одоо тэр бэлдсэн өөрийнх нь улсынх нь өөрөө бэлдсэн байгаа шүү дээ. Улс чи өөрөө тэр улсуудаа бэлдэн шүү дээ. Тэр онцгой чадвар авьяастай улсуудаа бэлдээд тэн дээр ажиллуулж явах хэрэгтэй. Гэтэл чинь зүгээр л одоо нэг дарга одоо игээ яадаг одоо тэгээд миний хаамаатангийн юм байгаа. Энэ мөнгө надад хэрэгтэй. Би дараа дахиад сонгуульд орно. Тий, сонгуульд маань туссан хүн байгаа. Тий, тэр сонгуульд орохын тулд тэр суудаг дээр сууж байхын тулд одоо тэр яам мэрэгжлийн яам тамгууд дээр улс төрийн томилгоо хийдэг бол хамгийн буруу асуудал байхгүй юу? Тэр улс төрийн томилгоо улс төр гэдэг чинь хаана байх хэвтэй? Засаг захиргаан дээр л байх хэвтэй. Засаг захиргаа чи босоод ахилцсан шүү дээ. Багаас авахгүйлаа. Тэгэл тэр ямар одоо үдс суртал явуулдаг ямар ухуулагч нийгмийн ажилтан байх хэвтэй. Тэр чинь бол улс төрчд. Улс төр тамаатай зүйл. Тэр яам тамгын мэрэгжлийн яам тамгын газар гэдэг бол мэрэгжлэл байх хэвтэй. Чадвар чадамж хоёр дээд зэрэгтэй байж ч одоо тэр улсын одоо сан хөмрөгт дотор одоо сайн төлж ингэж одоо улс нь ноён нууруудаар одоо тэг мөнгөтэй юм чинь одоо тэгээд одоо яадгийн тийм ээ. Тэгээ мөнгөтэй орнууд ямар байна? Тийм шүү дээ. Тий? Харж байгаа биз дээ. Тэг чи манайх тийм байхгүй. Мөнгөнд бололтой солиорцоогоо яваад байгаа юм даа. Тэгээд би биенийхэн бизнесийг дэмжээл тэгээд хуулаа өөрсдөө ашигтайгаар батлаад тийм ээ. Тэр ерөөсөө тэр болохгүй тэр өстө дордолсон. Тэр энэ дээр бол санал нэгдэж ш баха. Тэр дордолсон толгой өөрчлөлт чи одоо бүр аргаа бараал одоо буцаагаад одоо нэг юм энэ хаврын шуулганаар нэг янзлахыг гэсэн одоо тэр арт түмнийг нэг тэнэг юм шиг бодоод байна л да. Бүгд ой санамжтай юмыг мартдаггүй гэдгийг энэ хүмүүс мэдэхгүй л гэж бодоод ах шиг байна. Бид нар бол мэдээл байгаа шүү дээ уулна тийм ээ. Тэр тэгэл тэр чадвар одоо сонголтоо зөв хийх хэрэгтэй юм шиг. Тархин биш булчин гараа явж яхад чи одоо тэгээд тэрийг бол санаатайгаар л хийж ингэж бодоод шүү дээ. Би бол тэр яг тэгвэл мэдлэг боловсралтай мэдлэг чадвартай хүмүүс бол энэний эсрэг тэмцэн. Яа тэхийн тулд эдгээр бүгдийг нь алга болгоё л гэсэн. Ийм хорлонтой юм байна л гэж би бол тэгж л хардаг. Бас богино хугацаанд бидэнтэй их олон сэдвийн талаар сонирхолтой ярилцлаа Батбаяр хаа. Маш их баяртай байна.
Тэгээд таны алтан шар замд нь үлзийтэй байх болтугай. Ашиг орлого ихтэй байгаарай, ариун ургац хураагаарай гэдэг сайхан ёроолыг өргөе дөө. За баярлалаа. За.